Жил бүрийн 10 дугаар сарын 5-нд дэлхийн багш нарын өдөр тохиодог. Манай улс 1966 оноос эхлэн энэ жил 59 дахь баярын өдрөө угтаж байна. Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлж, орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, асуудалд шийдэл олох зорилготой өдөр юм. Багш сургууль хүмүүжлэгчтэй боловсролын яам, боловсролын ерөнхий газар Монголын ахмад холбооноос зохион байгуулж байгаа багш нарын хүндэтгэлийн арга хэмжээд бяд өхний урилгыг хүлээн авч хүрэлцэн та бүхэндээ зохион байгуулагчдын өмнөөс дахин халуун баяр хүргье. Ахмад багш уламжлалынхаа ёсоор тэргүүний өдөр тажин бүтээлч багш нар тэргүүний холбоо зүйлийг шалгарууллаа. Мөн багш бидэнд хэрэгцээтэй манай холбооны багш эрдэнэ сэтгэлийн 2 дугаарыг та бүхэндээ гардуулсан билээ. За бид энэ хугацаанд 2 багш нарын хугацаанд Монголын багш нарын 8 дугаар хурлын шийдвэр биелүүлэх, боловсролын багц хуулийг биелүүлэхдээ боловсролынхаа системийн талд олон жил зохион байгуулсан уламжлалаа сэргээ зохион байгууллаа. Монголын багш нарын 8 дугаар хурлыг шийдвэр хэрэгжүүлэхэд бид туссаар илээ. Ахмад багш нарын урайлан ерөнхий боловсролын сургуульд 1000 багш, сургуулийн өнөх боловсролын байгууллага 1000 шаган багш, мэргэжлийн ба техникийн боловсролд 200 орчим, ихтэй сургуульд 600 багш тэтгэвртэлсэн багш нарыг урайлан дуудаж салбартаа ажиллаж байна. Энэ эсдэх нь та бүхэн билээ. Олон улсын тэмдэглэлт энэ өдрийн хүрээнд Монголын ахмад багш нарын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг ажлуудын нэг нь нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсрол ихтэй сургуулийн ахмад багш холбоо зөвлөл нарын дунд болцолт уралдааныг зарлан энэ өдөр шилдэгүүдэд шалгаруулан шагнаж урамшуулан алдаршуулдаг билээ. Ахмад багш нараа алдаршуулах энэ ажлыг боловсролын яам, боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг юм. Ингээд 2025 оны ахмадын шилдэг холбоо зөвлөл бүтээлч ахмад багшаар За засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан цалбарлалыг гардуулахад бэлэн болжээ. Баянгол дүүргийн цэцэрлэгийн ахмад багш Базар Аригчаагийн баасан сүрэн таныг тайзнаа урин залъя. Баянгол дүүргийн цэцэрлэгийн багш Дондог доржийн Жавцан Пагам таныг тайзнаа урин залъя. Боловсролын тэргүүний ажилтан цалбарлалыг шагнаж байгаа 2 багштай баяр хүргье. Монголын ахмад багш холбооны дээд шагналд багшийн гавьяа одонгоор Дорнод аймгийн ахмад багш Суднамын хишиг тогтохоо таны дайзнаа урин залъя. Мөн Дорнод аймгийн ахмад багш Саян Ямбуугийн Энгтуя багшийг дайзнаа урин залъя. Монгол улсын их сургуулийн ахмад багш Рамбадаржаагийн наран цэцэг багшийг дайзнаа урин залъя. Монголын ахмад багш нарын холбооны багшийн гавьяа одонгоор дарга багш нар шагнагдсан байна. За тайзан дээр гарч ирж шагналаа авах хэмээн та бүхэнийг урин залъя. Багшийн гавьяа одонгоор Дорнод аймгийн ахмад багш Суднамын хишиг тогтохоо, Дорнод аймгийн ахмад багш Сайн Ямбуугийн Энгтуя, Монгол улсын их сургуулийн ахмад багш Рамбадаржаагийн наран цэцэг, Дархан уул аймаг Дархан сумын Дархан зохицуулбар сургуулийн багш Загдын наран гэрэл та бүхэнийг дайзнаа урин залъя. Багшийн гавьяа одонгоор хишиг тогтох Ямбуугийн Энгтуя, Рамбадаржаагийн наран цэцэг, Загдын наран гэрэл та бүхэнийг дайзнаа урин залъя. Баяр хүргэе. Дараагийн шагналд шилдэг тэргүүний багш тэмдгээр Монголын хүүхдийн ордны Монгол хэлний багш Содон доржийн цэцэг маа таныг тайзнаа урин залъя. Дараагийн шагналд боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан цолоор Даш намын амгалан таны дайзнаа урин залъя.
Ихтэйд мэрэгжлийн болон техникийн боловсролын сургуулийн тэргүүний холбоо зөвлөлийн 1-р байрыг Самдан доржийн Жамц даргатай Монгол Улсын боловсролын их сургуулийн Ахмадын хороо. 2-р байрыг Жамбаажуултмын Жавзан дулам даргатай Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбоо. 3-р байрыг Чой Жамцын Батцангэл даргатай Сүхбаатар дүүргийн Ахмад багш нарын зөвлөл. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэргүүний холбоо зөвлөлийн 1-р байрыг Чойжил сүрэнгийн Галтбаатар даргатай Баянгол дүүргийн Ахмад багш нарын холбоо. 2-р байрыг Монгол Улсын гавьяат багш Дамбын Бүрэн хишиг даргатай Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Ахмад багш нарын зөвлөл. 3-р байрыг Даваа доржийн Бямсүрэн даргатай Төв аймгийн Алтан булаг сумын Ахмад багш нарын зөвлөл. 3-р байрыг Ойдвын Цулаа даргатай Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ахмад багш нарын зөвлөл. Ихтэйд мэрэгжлийн болон техникийн боловсролын сургуулийн тэргүүний бүтээлч Ахмад багшаар 1-р байрыг Сурган хил шинжилгээний ухааны доктор Монгол Улсын боловсролын их сургуулийн Ардын багш Үнэр Баян, 2-р байрыг Өврангай аймгийн Хар хорин сумын Ахмад багш Батмөнхийн Төмөр дулам, 3-р байрыг Монгол Улсын их сургуулийн Ахмад багш Монгол Улсын гавьяат багш хил шинжилгээний ухааны доктор профессор Саран Цэцэрлэг нар хүртлээ. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэргүүний бүтээлч Ахмад багшаар 1-р байрыг Сүхбаатар дүүргийн Ахмад багш Ламжовын Үзмэ, 2-р байрыг Дорнот аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш Буян Дэлгэрийн Живжтмаа, мөн 2-р байрыг Өмнө Говь аймгийн Далан Задгад сумын Ахмад багш Балжигийн Сумья, 3-р байрыг Булган аймгийн Хялган тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш Бавуу доржийн Дайрима, мөн 3-р байрыг Төв аймгийн боловсролын газрын Ахмад мэрэгжилтэн Чой Жамцын Батцангэл. Ихтэйд мэрэгжлийн болон техникийн боловсролын сургуулийн тэргүүний удирдах ажилтнаар 1-р байрыг Монгол Улсын их сургуулийн төлөвлөлт хөрөнгө оруулалт хариуцсан проректор Батцүхийн Даваа сүрэн, 2-р байрыг Дархан уул аймгийн Политехник коллежийн мэрэгшсэн инженер зөвлөх багш Дорж Балын Отгонбаяр, 3-р байрыг Увс аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Гомбын Чимэд нар хүртсэн бол Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэргүүний удирдах ажилтнаар 1-р байрыг Булган аймгийн Гурван булаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш Батцүхийн Наран тунгалаг, 2-р байрыг Увс аймгийн 1-р сургуулийн захирал Гом сүрэнгийн Цэрэн дулам, 3-р байрыг Сүхбаатар дүүргийн Ахмад багш Монгол Улсын гавьяат багш Лувсангийн Чимэд дорж нар хүртлээ. Ахмад багш нарын тухайд гавьяаныхаа амралтанд суусан ч хүүхдийг сургах, тэдэнтэй ажиллах арга барил ажлын дуршлаг хоцрогддгоо гэдгийн баталгаа юм а. Тиймээс боловсролын байгууллагууд Ахмад үеийнхээ ажлын дуршлагыг одоо үеийн сургалтын арга барилтайгаа хослуулан ашиглаж байгаад гавьяат багш нар талархалтай байна. Ахмад багш нар ч өөрсдийн ур ухаан, авиас чадвартаа тулгуурлан нэмэлт сургалт явуулах, секц дугуйлан хичээлүүлэх гээд чадвар мэдлэг гавьяандаа гардгүй гэдгийг баталсаар байна. За багш гэдэг өмнөд үнэхээр сайхан мэрэгжил, нарт ертөнцид байхгүй нандин сайхан албаа гэж одоо Ян Каменский одоо хэлсэн байдаг. За Ахмад багш бол одоо эдгээр залуу насндаа ард түмний өрөөдөг сургаж хүмүүлийн хэлгээ одоо унтахноор идэх холоо мартаж чин сэтгэлээр харж ирсэн юм одоо буянтай усуд байгаамаа. Энэ ахмадуудын дундаас одоо үнэхээр одоо алдартай одоо эрдэм мэрэгд дуусганы удирдахчид ийм одоо гайхамшигт усуд төрөн гарсан. Тийм учраас Монголын ахмадчийн холбоо, улс орны яам, боловсролын ерөнхий газраас хамтран жил өрөө одоо тэргүүний холбоо зөвлөл, тэргүүний удирдах ажилтан бүтээж авах чадваруудын уламжлалтай. Өнөөгийн байдлаар
улсын хэмжээгээ давхарсан тоогоор бүтээж багш 115 байна. Тэргүүний холбоо зөвлөлд 95 байна. Тэргүүний өдөрт хажид одоо 25 төрөн гарсан байна. За манай ахмад багшаар холбоо зөвлөлд үнэхээр сайн ажиллаж байна. Гавьяана таамд гарсан зүгээр суухгүйгээр одоо хүүхдүүдийг сургахын амжилтын төлөө эсрэлийн урдаачид амжилт гаргахын төлөө сайн ажиллаж байна. Мөн одоо мод тарьж байна, гар урдууд эрхэлж байна, төр төрийн ажлыг одоо эрхэж ингэж ажиллаж байна. Ингэж одоо залуу хүмүүстэй өвлөршөө үзүүлж байна. За энэ арга хэмжээнд өнөөдөр одоо бүхэл аймагуудаас Увус, Хөвсгөл, Өмнөговь, Дорн, Хэнти тэгээд одоо Өмнөговь ингээд олон бүхэл аймагуудаас нийтээ 800-аад одоо ийм багш нар ирж одоо оролцож байгаа. Энэ ахмад багшийн бүрэлдэхүүнд одоо ахмад багшаарч байна, залуу багшаарч байна. Үнэхээр юм их бүтээж байгаа бүтээж багш нар холбоо зөвлөлүүд багш нарын зөвлөлд одоо оролцож байгаамаа. 38 жил боловсролын байгууллагт ажиллаад 2011 онд тэтгэвртэй гарсан. Өнөөдөр би энэ үйл ажиллагаанд оролцоод тэргүүний ахмад багш, бүтээлч багш гэсэн шагналд аваад маш их баяртай байна. Ингээд өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бүх ахмад багш нартаа эрүүлэх, аз жаргал хүсээд урт удаан ажиллахыг өрөөлөж дэвшүүлье. Бидний одоо гол зохион байгуулж байгаа ажил маань болохоор нэрэмжт ажлууд, ахмадын нэрэмжт ажлууд, ахмадын нэрэмжт олимпиад, уралдаан тэмцээнүүд тийм юмнууд их явуулдаг. Тэгээд залуу багш нарыг ахмад багш нартайгаа холбож одоо бидний арга туршлагыг өвлүүлэх тийм ажлуудыг их зохион байгуулдаг. Сумын ахмад багш нарын зөвлөл болохоор дан ганц багш нараас бүрддэггүй ажилчид бас ордог. Тэгээ ахмадын сургуулийн дэргэдэх ахмадын зөвлөл гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болж байна. Би боловсрол соёлын газар бас насаараа ажилласан. Тэгээд энэ багангийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжихийн тулд Монгол улсын одоо баталсан сургалтын хөтөлбөр сурах хүчигт нийцүүлэн тэр дагуу одоо багш хүүхдүүдтэйгээ багш эцэг их хамтарч ажиллах тухай ийм одоо ном гараа авлагыг бүтээсэн байгаа. Тэгээ хамгийн гол чухал юм бол сургууль багш эцэг их сурагчид хамтарч одоо ажиллавал үр дүнд хүрнэ гэдгийг энд бүтээлээр гаргаж тавьсан байгаа. Багш гэдэг мэрэгжил бол ер нь тэтгэврт гардгүй мэрэгжил. Хэдийгээр тэтгэврт гарсан ч гэсэн одоо бас өөрийнхөө сурч мэдсэн бүхий л зүйлээ одоо энэ цаг үед бол ялангуяа одоо залуу багш нартай болон гадаадаас ирж байгаа хүүхдүүдийн их хэлний асуудлыг шийдвэрлэх хүүхдэд тулгамдж буй одоо өнөөгийн нийгмийн энэ үед бол одоо хүүхдийг гадаадаас ирж байгаа хүүхдүүд одоо их хэлийг сургана гэдэг бол маш чухал байгаа. Тэгээд энэ асуудлаараа бол би одоо Монголд ирээд 2021 оноос хойш бол одоо 5 дахь жилдээ их хэл соёлыг хөгжүүлэх төгс бэлэх төвийг ажиллаж байгаамаа. Монгол бичгийг одоо 8 дахь жилдээ үн төлбөрөөгөө зааж байна. Дээр нь одоо монгол бичгээрээ сурах хүсэл сонирхолтой төрийн албан хаагчдад бас ингээд хичээлэг бол явуулж байгаа. Нийтдээ одоо 370 гаруй хүний нүдний мэлмийг бол монгол бичгээрээ нээсэн байна. Аргаа сайн эзэмсэн хүүхд бол маш урдан уншина. Тийм болохоор одоо үгээ хараад хүртэл одоо энэ эр үгөө, эм үгөө гэдгээ шинж чадсан хүүхдүүд монгол бичгийг маш хурдан суралцдаг. 2016 оноос эхлээд би ер нь хөдөөгийн хүүхдүүдэд дотор байранд амьдардаг хүүхдүүдийн асуудлыг шийдэе гэж бодсон. Бидний болцоо боломжинд тулгуурлаад хийж ажил юу вэ ингээд сургуулийн дотор байранд анх удаа одоо номын сан байгуулж өгсөн. Ахмадууд маань өөрсдөөсөө номоо цуглуулчихна. Бас бус ажлыг бүтээч. За яагаад номын сан байгуулах ёстой вэ гэхдээ зэрэг дотор байранд амьдардаг хүүхдүүдэд ном унших цагууд бол орой 7 цагаас одоо оройн 21 цаг хүртэл энэ хугацаа л байдаг. Энэ хугацаанд бүх номын сан одоо байгууллагууд амарчсан байдаг. Тэгээд нөгөө талаас юу гэхтэй зэрэг бас гадуур ингээд явж болохгүй янз бүрийн эрсдэлтэй байдаг учраас номынхаа санд суугаад номоо уншаад хичээлээ давтаад ингэх юм бол нэгдүгээрт нь өөрсөнд нь тав тухтай. Бас сургуулийн удирдлага бусад багш нарын хувьд номын санд нь очоод өөрийнхөө одоо ангийнхаа хүүхэд бусад хүүхдүүдтэй уулзаад ямар одоо асуудал тулгамдж байна гэдэг бол нэг конторт нэг ангид дуудаж ирснийг болоход хүүхдэд маш эерэг зүйлэн сэтгэлд төрүүлдэг болохоор энэ дотор байрын номын санг бол би одоо илүү чухал юм аа гэд.
Тэгээ яг манай энэ санааг авсан байна лээ. Улсууд тэгээ хамгийн сүүлд бол Зүүн Баяулан сумын ерөнхий боловсролын сургуулийн Ахмад багш ажилчид одоо дотор байрандаа номын сан байгуулж өгсөн байгаа. Багшийн үйл ажиллагаа ер нь тасралтгүй явж идэг. Тэгээ тэр дундаа ялангуяа Ахмад багш нараас залуу боловсон өвчин бол суралцах юм ихтэй. Монгол одоо уламжлалт багшлахын арга бол хизээч хурцгүй, хизээч алга болохгүй тэр суурин дээр дандаа шинжилэлт хийж явж идэг. Тэгээ тэр утгаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа Ахмад ажилтнууд, үе үеийн Ахмад багш нар бол одоо ирээдүйн хойч үедээ залгамж түүчээ бодоод маш сайхан ажиллаж өнөөдрийн нийгмийг бүтээх, өнөөдрийн одоо ялангуяа Булган аймгийн 3 булаг сумыг бүтээхэд асар их хүч хөдөлмөр орж өнөөдрийн боловсролын систем өнөөдрийн үдий зэрэгтэй явж байгаад маш их баяртай байдгаа. Тэгээд Ахмад багш нараас алхам тутамдаа суралцаж тэднээсээ заавар зөвлөгөө авч тэдэнтэйгээ хамтарч ажиллахад маш сайхан урамтай байдгаа. За боловсролын байгууллага 22 жил нийтдээ улсад 30 гаруй жил ажилласан. Миний хувьд бол 2000 онд тэтгэврт гараад хөдөлмөр халамж үйлчилгээний газар сумдуудын захиалга одоо янзын баг сумуудын захиалгаар одоо хүүхэд настан өндөр настан Ахмад за сургуулийн сурагчид ийм одоо хүүхдүүдэд улсуудад олон төрлийн сургалтуудыг явуулаад өнөө хүртэл явуулж байгаа. Өвлөмжлөж ирсэн одоо хүүхдийн зодогчуудаг тэгээд эсхийн урлагийн юмыг бол одоо өнөө хүртэл явуулж байна. За нийтдээ энэ сургалтыг явуулаад 400 гаруй шавьтай болсон. Боловсролын байгууллагад одоо 40 жилдээ ажиллаж байгаа. Яг ерөнхий боловсролын сургуульд бол би 30 жил багшилсан. Дараа нь Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төвөд одоо хүртэл ингээд ажиллаж байна. Одоо бит бос өвийг өвлүүлэх энэ тал дээр бол манай насан туршийн байгууллага олон жилийн өмнөөс эхэлж ажилласан. Тэгээд шавь төвтэй сургалт гэдгийг бид нар аймаг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа. За тэр шавь төвтэй сургалтын маань олон сурагч багшны нэг нь манай одоо Балжийн Сумья багш өнөөдөр ингээд Монгол улсын одоо Ахмад багшрын сан одоо бүтээлч багшаар шалгараад олон сайхан бүтээлээ үзэглэн гаргаад тэгээ олон сайхан шавнар төрүүлсэн энэ алдар хүндтэй сайхан ажлыг үнэлээд багшийг маань өнөөдөр ингээд Ахмад багшрын холбооны бүтээлч багшаар улсын бүтээлч багшаар шалгаруулсан дэх талархалтай байна. Тэгээд манай багш бол ерөнхий боловсролын сургуульд байхаас эхлээд хүүхдүүдэд амьдрах ухаан заадаг байсан. Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төвтэй хамтраад, боловсрол соёлын газартайгаа хамтраад, нийгмийн бодлогын хэлтстэй, халамж үйлчилгээний газар, гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газартай хамтраад олон төсөл хөтөлбөр сургалт хэрэгжүүлээд хөдөө сумдаар бид нар ингэж явж сургалт хийгээд одоо өнөөдрийн хүртэл ингээ амжилт бүтээлтэй ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол бие тус өвийг өвлүүлэх гэдэг ажил бол өнөөдрийн нийгэмд бас чухал болсон. Тэгээ олон одоо уран гартан сайхан шавнар нь одоо багшийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлээд ингээд явж байгаад нь бид нар их бахархалтай байдаг. Өнөөдөр улс орон хүнд байгаа ч гэсэн манай багш нар өөрийнхөө эцэг хүсэл эрмэлзлээр энэ арга хэмжээг сайхан бодлоо гэж үзэж байна. 21 аймаг 9 дүүрэг эхтэй сургуулийн төлөөлөл оролцсон сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Тэгэхээр өнөөдөр улс орны дотор цалин хөлс тэтгэврийн асуулт хүнд ч гэсэн багш нарын урам зориг сэтгэл санаа маш сайхан байгаа байна гэдэг ойлголтоо энэ арга хэмжээг өндөрлж байна. Иргэжил Монголын багш нарын 60 жилийн он арга хэмжээ болно. Энэ дээр сүмөөрөө нажигнуулаад өгье. Сайхан гээе. Багш нартай урам хайрлаа. Багш нараа хайрлаа. Багш нараа хүндэтгэе. Олон сайхан багш нар байгааг та нар сая илтгэлээ сонссон байх. Олон багш нар одоо урам хайр чагнал авлаа штэ. Ялангуяа одоо залуу Ахмад багш нарын хосол их сайн байгаа юм байна. Сайхан одоо Ахмад багш нар залуу багш нартай их тусалж байгаа нь надад сайхан санагдлаа.
신경 쓰마 들수록 막히랴